Ер нь та шудраг ёсыг хизэнээс эхэлж хизээ дуустдаг. Ер нь шудраг ёс гэж юу хэлэх ёстой вэ гэж үздэг вэ ер нь? Энэ хандлагын тэр ер нь шинжлэх ухааны боловсрол, хандлагын боловсрол гэсэн хоёр зүйл байгаа. Бид нар бол одоо шинжлэх ухааны боловсролыг хэд юу яачаад нэг хандлагын боловсролыг үндсэндээ жоохон орхицсан байна. Тэгэхээр энэ шудраг гэдэг бол өөрөө хандлагын боловсрол дотор юу болох вэ? Нөгөө шудраг, энэрэнгүй, одоо туршлагатай, мэдлэгтэй, мэрэгжилтэй, одоо эерэг сэтгэлгээтэй, тусч, дайчин, одоо зорьсондоо орохоос нааш бууж өгдгөө, зоригтой, хүсэлтэй, тэмүүлтэйгээр ингээл энэ олон юмнууд чинь нийлүүл яах вэ гэхээр одоо хандлага гэдэг юм л да. Тэгэхээр энд шудраг гэдэг бол юу вэ? Эргээд л нөгөө хандлагын чил асуудал байхгүй юу? Тэгэхээр монголчууд бол энэ одоо хандлагын боловсролыг бол одоо чухал чилдэг байж гэж би одоо нуус авчин дээр байдаг шүү дээ. Оном балжин ирэг дээр өвлөн хитэн өнчин хөхтэй гогод мөнгөр түүж тарваг зурган хутнаар тижээж хаан зэрэг төрлөө гэж. Тэрнтэй байж байгаа тийм ээ. Тэнд одоо юу хийсэн? Бэ гэхээр тэр хандлагын боловсролыг л хаан зэрэг буюу хандлагын боловсролыг бүрэн олголоо гэж хэлсэн байгаа байхгүй. Тэрээс одоо тарваг зурганаар тижээгээл тарвагны махыг одоо ингээл гогод мөнгөтэй холиод өгөөдсөн юм биш. Хооллоод байсан юм биш. Юу тэр хандлагын боловсрол. Яг энэний тэр хандлагын боловсролын нэг бодис шивл тэр шудраг гэхэд бол яа гэм бэхэр нэг юу яадаг шүү дээ нэг ахыгаа нэг харавчихсан гэх тийм ээ. Харавчихсан. За яасан гэсэн чинь энэ миний юу булаачлаа. Энэ шудраг бус байна. Тийм учраас би одоо харавцсан. Тэгээ одоо нэг бөөл юм болдог шүү дээ. Гэтэл эндээс яг тэр тэнд юу заасан бэ гэхээр ерөөсө шудраг бустай хизээч эвлэрч болохгүй гэдэг бүр хит хатуу заасан байгаа байхгүй. Тийм учраас тэнд гарсан. Тэгээд тэндээс эхлээд яг тэр одоо дэлхийн тахинд бол одоо монголчууд бол тэр шудраг ёсыг тэр шудраг байдлыг бол тогтоохын тулд бол энэ олон дайныг хийсэн гэж боддог байхгүй. Шудраг ёстой хамт юу болж тэр инх тайван ч гарч ирдэг инх тайван. Би нэг анхаад тэмцээс үзчихсэн инх тайван гэдэг үгийг хэн анх гаргасан бэ гэдэг энэ дэлхий дээр. Гэсэн чинь Чингис хаан гэжсэн байхгүй. Тийм. Тэгэхээр эндээс яг хөх тэр одоо чухал юм бол тэнд байж байна. За тэгвэл одоо шудраг ёс байна уу гэдэг. Одоо шудраг ус байхгүй хүн болгон шудраг усыг одоо хүсээд байгаа. Тэр мүд байхгүй. Би бол мүдгүй гэж бодож байгаа. Хүсээд ч нэмэргүй. Харин аль үеэс эхлэх вэ гэж. Тэр хүсээд байгаа юм чи хизэнээс эхлэх вэ гэж. Тийм. Их энгийн. Хүсээд байгаа юм хизэнээс эхлэх вэ тэр шил хүүхдээ чи үнний хэлгэчгээд үннийг нь хэлэнгүүт чи инглээгээд загнадаг зоддог үе чинь байхгүй болоод хүүхдээ үннийг нь хэлснийхэн төлөө Монгол даяараа дэлхийд даяар үннийг хэлснийхэн төлөө шагнадаг урамшуулдаг болсон байхад одоо эндээс эхэлж шудраг ёсны чинь үндсэл тавигдана. Тэрнээс хүүхдээ шудраг үнэн хэлснийхэн төлөө загнадаг буруутгадаг байхад энэ шудраг ёс хизээч байхгүй гэж үздэг байхгүй. Зөв. Харин шудраг ёсыг тэгвэл би тэгэд хүүхд байгаасан хүмүүжүүл сургах ёстой маань гэж би ойлголоо тийм ээ.